явж байгаа. За бүгдээрээ тавтан морил. Бүгдээрээ тавтан морил. Энэ 365 хөтөлбөрийг өнөөдөр эхэлж байгаа нь үнэхээр гайхалтай хэрэг байна. Тэ 365 байна уу, 366 байна уу тий? Тухайн жилээс нь шалтгаалаад өдөр нь өөр байна. Тэгээ өдөр болгон энэ хичээл явагдах байгаа. Тэгээ сар болгон бид нэг өвчин дээр суйрлан ажиллах болно. Тухайн систем дээр нь суйрлаад. Энэ сар бид бүхэн зүрх судасны системтэй холбоотой асуудлууд дээр ажиллах болно. Өвчнүүдээр. Ажил мэргэжлийн төвшөнд бид санхүүгийн тогтвортой байдлын төлөө ажиллах болно. Мөнгөний блок дээр ч юм уу тий. Зорилгын хувьд одоо амьдралын зорилгоо битггүй байх ч гэдэг юм уу тий. Тэгэхээр 3 зүйл дээр ажиллана гэсэн үг. Хувийн амьдрал, ажил мэргэжил, хувь заяаны амьдралын түвшин дээр. Хувийн амьдрал дээр болохоор хамтдаа зүрх судасны системтэй холбоотой асуудлууд өвчнүүд дээр ажиллана. Өөрөлдөө зүрх судасны систем дээр ажиллана гэсэн үг. Таад ямар нэгэн зүрхний асуудал байдаг хүн байна уу? Зүрх дараалт ийм ууж байгаа хүмүүс байх юм бол яг одоо та хэдийн минь орж ирэх үе юм шүү. Яг тэгэхээр яг энэ зүрх хүн болгон тэгэхээр бүгдээ За тэгэхээр ерөөсөө яг одоо та өөрийнхөө тэр асуудалтайгаа шийдэх цаг нь одоо юм аа. Тэгээд та өөрийнхөө зорж байгаа хүсэж байгаа зүйлээ шийдэхийн тулд хамгийн түрүүнд та яах хэрэгтэй вэ гэхээр та форм бүглэх хэрэгтэй. Энд бол форм байгаа. Тэр та формыг бүглөөрэй. Өөрөлдөө та одоо сайхан болгоно гэдэг юу гэм те хүсээд бодоод тэр зүйл нь биелдэг. Харин битсэн үед бол тэр бол яг жинхэнэ биелэлээ олж эхэлдэг юм аа. Тэгэхээр таны хувийн амьдрал, ажил мэргэжил, хувь заяаны амьдрал дээр яг зорж байгаа зүйл юу вэ? Түүнийгээ тэр форм дээр бөглөн оруулаарай. Тэгээ яг үүнийг яаж хийж байна гэдгийг та сайн ойлгоорой. Жишээлбэл зүрхний өвчин. Асуудал нь бол ерөөсөө л юунаас эхлэлтэй юм бэ гэхээр блокноос. Өөрөөр хэлбэл энерги урсгал нь блоктой байвал гэдэг ч юм уу тий. Тэгээ ямар нэгэн блок байна гэдэг чинь удаашраад ирэхээр өвчин бий болгочихж байгаа. За хоёрт нь бид энэ санхүүгийн асуудалтай тогтворгүй байдалтай байх юм бол энэ бас блок байна. Мөнгө дутсан байна. Мөнгөний урсгал, мөнгөний боломж бас тий дутуу багч гэдэг юм. Тэрэн дээр блок байх юм бол та яаж орлогыг бий болгох вэ? Тэгэхээр тэр блок нь чөлөөлөгдөхөөс гэсэн. Гуравт нь бидэнд бас байдаг зүйл бол өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхой мэдэхгүй байх. Энэ тодорхой мэдэхгүй байна гэдэг чинь танд блок байна л гэсэн. Таны сэрэмсэр хангалттай түүнийг мэдэхгүй байна. Сэрэмсэрлж та мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр ер нь бол хувийн амьдрал байна уу, ажил мэргэжил байна уу, хувь заяаны амьдрал дээр байна уу? Дөнгөж хэлсэн бүхий л асуудал дээр ерөөсөө л гол уг үндэс нь бол ямар нэгэн блок байна гэсэн. Блок юунаас болж бий болдго юм бэ гэхээр ерөөсөө л таны хөвлөл анхаар сарнсан байдалтай, энергит нь сарнсан, тархсан бутархай байдалтай байснаас бий болж байгаа маа. Тэгэхээр өнөөдрийн дасгал бол бүх урсгалуудыг бүх төвшөнд нь дахин бий болгох юм. Хувийн амьдрал, ажил мэргэжил, хувь заяаны амьдралын түвшин дээр явагдах болно. Өөрөөр хэлбэл зүрх судасны асуудал даван гарахад санхүүгийн тогтвортой байдлаа бий болгоход хувийн амьдралын зорилгоо илүү тодорхой ойлгохын тулд явагдах болно. За тэгэхээр хамгийн түрүүнд таны хийх ёстой зүйл бол та өөрийнхөө төлөвөө үнэлэх ёстой. Эрүүл оршихуйн төлөвөө. 1-ээс 10 гэж бодъё. 1-ээс 10 бол үнэхээр сайн байна гэсэн үг. 1 бол үнэхээр тааруу байна гэсэн үг. 0 бол бүр тэрнээс муу. Гэхдээ таны яг одоогийн төлөв энэ хоёрын дундуур байж болно. Эсвэл та хуваар үнэлж болох яг одоогийн төлөв 10%, 20%, 30%, 40%, 80%, 90%, 100% ч гэдэг юм. Бид бүгдээрээ 100% хийх хүсэж байдаг. Тэгэхээр өөрөлдөл 1 нь маш муу, 10 нь л маш сайн. За тэгэхээр хамгийн түрүүнд та бичээд аваарай. Яг одоо таны эрүүл оршихуйн төлөв хэд байна? Яг дараа нь биччихээрэй чатан дээр. Яг одоо таны төлөв хэд дээр байна? Та өөрийн яг одоо
статус нь яг хэдээр байна гэдгийг мэдэхгүй бол та өөртөө гар өөрчлөлтөө хэмжиж чадахгүй маа. Яг үнэхээр өвчнөд хүмүүсийн хувьд бол та эмчтэйгээ бас нэг за тий эмчилгээ авчиж бол тэрийг өргөжлүүлээрэй. Маш чухал эмчилгээгээ бол өргөжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ яг эмчилгээгээ авангаа та яг энэ тасгалыг өргөжлөөд явхад та өөртөө процессыг тэгээ зүрх судасны асуудал дээр нь өөрчлөлт гарч байгааг та ажиглах болно. Та санхүүгийн доктортой байдал дээр нь өөрчлөлт гарч байгааг, амьдралын зорилгоо илүү тодорхой харж байгаа байдал дээр нь өөрчлөлт гарч байгааг мэдрэх болно. За тэгэхээр хамгийн түрүүнд бол өөрийнхөө одоогийн төлөв хэмжсэний дараа хамтдаа өдөр болгон 9 минутын дасгал хийх болно. За би нүдэ анаараа гэхээр нүдэ анана. Гэхдээ би одоо та хэдэд юу хийхийг харуулъя. Хоёр гараа зүрхэн дээрээ байрлуулаарай. Хоёр гараа давхарлаад зүрхэн дээрээ байрлуулаарай. Яг ухамсартайгаар энэ алганыхаа доорх орон зай дээр төвлөрөөрэй. Алганыхаа доорх орон зай дээр төвлөрөөрэй. Тэгээд бид төвлөрлөө тэндээ байлгахыг хүсэж байгаа. Гэхдээ та зүрхнийхээ төвшөнд ингээд цээжнийхээ төв дээр төвөөс чүд доошоо чүд зүүн тишээ. Чүд доошоо чүд зүү. Энд зүрх байгаа. Ингээд энд та гараа тавьж гинэ гэдэг чинь автоматар таны төвлөрөл тэнд очих болно. Одоо өөрийнхөө ухамсар төвлөрлөө төвлөрлийг ухамсарт анхаарлаараа бэлсээрэй. Зүгээр л өөртөө хэл. Би өөрийнхөө төвлөрлийг эндээ ухамсартайгаар анхаарлаараа бэлгэлээ гэхэд болох болно. Одоо өөрийнхөө бүхнийг мэдгч сэрэмсрээ урин залж ирээрэй. Эндээ сэрэмсэртэй бүгдийг мэдэж байгаа. Энэ биетэй бүх зүйлийг мэднэ. Энэ биеийг бүтээсэн зүйл бол таны сэрэмсэр юм. Тэгэхээр сэрэмсрээ эндээ урин залаарай. За тэгэхээр би юу хийв? Би хоёр гараа зүрхэн дээрээ байрлуулсан байна. Цэгжнийхаа төвөөс чүд доошоо чүд зүүн талд. Би өөрийн ухамсар төвлөрлөө энэ дээрээ урин заллаа. Би өөрийн төвлөрлөө ухамсартайгаар анхаарлаараа бэлгэлээ. Би тэгээд энэ орон зайд өөрийн сэрэмсрээ сунхыг урьлаа. Яагаад вэ гэхээр сэрэмсэртэй таны биеийг бүтээсэн учраас юу болохгүй байна, ямар байх ёстойг мэдэж байгаа. За яг одоо та нүдэ анах цаг боллоо. Нүдэ анаарай. Таны төвлөрөл анхаар сэрэмсэртэй энэ орон зайд байна. Таны хоёр алганы доорх орон зай. Тэгээд тухайн орон зайдаа амьсгалаад эхлээрэй. Эхлээд нүдэ анаад тэгээд амьсгалаарай. Намайг дагаад миний зааварчилгааг дагаад хийгээрэй. Тэгээд өдөр болгон хийгээд ахаар та дасгалаа улам бүр өөрийн болгоод явчихнаа. Амьсгалсаар байгаарай. Одоо тунхаглаа хэлье. Зорилгоо хэлье. Тэр хүсэж байгаа зүйлээ хэлье. Би зүгээр л би гэд хэлээрэй. Би өөрийнхөө нэрийг би Сэгүрамш таад өөртөөхөө нэрийг хэлээрэй. Би ямар л болоогүй байна. Үүнийгээ намайг хойшин татаж байгаа ямар л болоогүй байна. Үүнийгээ уусгаж байна. Цогц эрүүл сарвал зүрхтэй байхаас минь даралтай байхаас минь цусны эргэлттэй байхаас минь бүхий л төвшөндөө цогц санхүүгийн тогтвортой боломж их усүртэй байхад бүхий л төвшөндөө онцгоогоороо амьдрахад өөрийн амьдралын зорилгоо тодорхой харахаас минь хойшин татаж байгаа юу вэ? Тэгэхээр бүхий л болоогуудыг уусгаж байна. Та санаа зовлтгээр би өдөр болгон давтан хэлнэ. Тэгэхээр та сурчнаа. Би Рамеш уусгаж байна. Намайг ямар л болоогууд хойшин татаж байна. Үнийг уусгаж байна.
Би Рамеш намайг цогц эрүүл зүрхтэй цусны давталтай цусны эргэлттэй байхаас бүхий л төвшөндөө цогц санхүүгийн баялагтай боломжуудтай их усүртэй байхаас нь хойш тажиж байгаа бүхий л төвшөндөө онцгой амьдралаараа амьдрахаас минь амьдралын зорилгоо тодорхой харахаас минь хойш татаж байгаа бүхий л болоокуудыг би уусган алга болгож байна. За одоо тэндээ үргэлжлүүлээд амьсгалаа дагаарай. Яг тухайн орон зай дээр амьсгалж байна. Толгойд нь ямар ч бодлого бас манд бараг л ямар ч бодлого болсон байна. Таны бие алгуураар тайвширч эхэлж байна. Таны зүрх амар амгалан мэдрэгдэж байна. Тэгээд энерги бий болсон байна. Таны эргэн тойрон энерги бий болсон байна. Таны бие дотор энерги бий болсон байна. Таны зүрхэнд энерги бий болсон байна. Амьсгалсаар байгаарай. Энэ нэгэн шугамд орсон төлөв дээрээ байгаарай. Нэгдсэн төлөвтөө. Нэгдсэн төлөв гэж юу вэ гэхээр болгоо чимээг оюун бодол чимээгүй бодлого би тайвширсан зүрх амар амгалан сүнс энерги байх юм. Хөлгийн хуруунууд хөдөлгөөрэй. Гарынхаа хуруунуудыг хөдөлгөөрэй. Хоёр алгаа хооронд нь зөөлөн арчаад алгаа нүүрэн дээрээ байрлуулад харанхуйд алгааныхаа доор нүдээ 3 удаа нээж анаад 1 2 3 нүдээ нээгээд 2 гараа аваарай. Магад танд илүү гэрэл хийгээдэй болсон юм шиг мэдрэгдэж магадгүй хараад тань магад сайжирсан байж болно. Энэ нь амжилттайгаар тасгалаа хийсэн байна гэсэн үг юм. Одоо бид асуух асуулт байвал ямар нэгэн асуух асуулт байвал одоо асууж болно. Би ямар нэгэн асуулт танд байвал асуугаарай. Түүнээс өмнө таны төлөвч ямар өөрчлөлт гарсан байна вэ? Дасгал хийхийн өмнө таны төлөв хэд дээр байсан бэ? Одоо таны төлөв хэд дээр байна? Бүгдээр чатан дээр бичээрэй. Заавал бичих хэрэгтэй шүү. Өмнөх болон дараах тоогоо хоёуланг хамтдан бичээрэй. Өмнө нь ямар байв? Одоо ямар байв? Оноогоо л биччих, тоогоо л биччих чатан дээр. 6-6-аас 9 ч гэдэг юм уу, 4-6-6-аас 9 ч гэдэг юм. Хоёр тоогоо хоёуланг бичээрэй. Яагаад бид бичиж байгаа вэ гэдгийг би таадаг тайлбарж өгнө. Бүгдээр оноог бичээрэй. YouTube-ээр орж байгаа хүмүүс ч гэсэн бүгдээрээ бичээрэй. Маш сайн байна. 3-5
өөрчлөгдөж байна гэсэн үг. Зарим нь 6-аас 10 болсон байна. 5-аас 8 болсон байна. Тэгэхээр бид үүнийг бичгээд бид энэ төлөвөө маргааш хүртэл хадгалдаг юм аа. Бид дөнгөж сая ямар төлөвт хүрсэн л байна. Тэр төлөвөө маргааш өдөр хүртэл хадгалахыг хүсэж байгаа. Тийм учраас ингэж бичиж байгаамаа. Тэгэхгүй бол тэр төлөв чинь алга болчих штэ. Яагаад бичиж байгаа лээ? Энэ сайжирсан төлөвөө хадгалахын тулд маргааш хүртэл төлөв. Тэгээ яг энэ төлөв хадгалангаа маргааш хийх юм бол бид маргааш дараагийн төлөв рүү очих болно. Дараагийн алхам руугаа нэвтрэх боломжтой юм аа. Тийм учраас бид бичдэг юм шүү. За YouTube-ээр орж байгаа хүмүүс ч гэсэн бүгдээрээ өмнөх болон дараах тоогоод бичээрэй. Тэгснээрээ энэ төлөвөө хадгалахын тулд, энэ оршихуйн төлөвөө хадгалахын тулд бичээрэй. Маргааш хүртэл хадгалахын тулд. Энэ сар бид зүрх судасны системтэй холбоотой өвчнүүдийг ажиж байгаа. Тэгэхээр ямар зүрх судасны системтэй холбоотой асуудалтай өвчтөй хүмүүс байна. Тэр хүмүүсийг энэ арга хэмжээнд ураарай. Тэгээд тэр формыг бөглүүлээрэй. Тэгээд та урьсан хүмүүсийнхаа мэдээллийг өөртөө байлгаатай багш нарын хувьд, дадлагч нарын хувьд тэгээд тэр хүмүүсээ чиглүүлээд яваарай. Зүрх судасны асуудалтай, даралтны асуудалтай, цусны эргэлттэй холбоотой ямар л асуудалтай байна тэр бүх хүмүүсийг урин залаарай. Ер нь ямар ч асуудалтай хүмүүс байна энэ хөтөлбөрт бол ороход тэр хүмүүс тус болох байгаа. Гэхдээ BTD-ийн хувьд энэ сар илүү тусгаалчсан зүрх судасны систем дээр ажиллаж байгаа маа. Өдөр болгон та өөртөө өөрчлөлт бий болохын тулд тэр өөрчлөлтөө өссөн хөгжүүлэхийн тулд өдөр болгон орж ирж тасгалаа хийх хэрэгтэй маа. За дараагийн нэг зүйл нь өглөө 6:30-аас босонгуудаа YouTube руу ороод энэ бичлэгийг сонс. Англиарээс нь тоглол. Тэгээд тэр төлөвтөө тэр дасгалын төлөвтөө ороод дасгалаа хийчих. Хаанч байна? Өглөө 6:30-та босоод шууд YouTube бичлэгийг хараад. Тэгээд ер нь бол дэлхийн аль ч өнцөг болно. Тэгээ ямар ч асуудалтай ямар ч хүмүүс байна бүгдийг ураад оруулаарай. Тэгээ ерөөсөө л энэ амраа болон төлөвтэй байгаад байгаарай. Сүнил. Окей. За тэгэхээр YouTube DRPF Worldwide TV гэдэг суваг байгаа. YouTube суваг. Тэр YouTube суваг дээр нөгөө subscribe хийгээд тэн дээр нөгөө хонхны зураг байдаг. Тэр хонхны зураг дээр дарах юм бол өдөр болгон бичлэг орж ирэхэд танд бол нөгөө бичлэг өнөөдрийн бичлэг орсон байх шүү гэд ингээд notification тань дээр очих болно. Тэгээ мэдээж тэн дээр бусдын комент юу байна тэрийгээ сайхан бичээрэй. Ер нь бол та юу л бичин тэр тань ерөөсөө үр дүнтэй байдаг юм шүү. За форум дээр бол юу хүсэж чинь түүнийгээ заавал бичдэг юм шүү. Тэгээ ер нь бол за таны хүсэж байгаа хүсэлтэй нь өөрчлөгдөх юм бол ер нь бол хүслээ бас нэмээд бичээд явж болно. Энэ сарын хувьд бол хэдүүлээ илүүтэйгээр зүрх судасны систем бие махбодын хувьд тийм ээ. Дараа сарын хувьд бие махбодын түвшин дээр илүүтэйгээр бамбаа булчирхай асуудал, сахарын асуудал дээр ажиллах байгаа. Ерөнхийдөө бол дотоод шүүрлийн систем дээр илүү тулгуурлаж дараа сар ажиллах болно. Тэгэхээр өөрийн өвчнөө зогсоож ухрааж урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа ямар л хүмүүс байна. Тэр хүмүүс ядаж энэ хөтөлбөрт орж ирээд эхний алхмаа суурэ тавих хэрэгтэй юм ба. Тэг мэдээж яг бүрэн дүрэн тэр өвчнийг ангаахад бол олон алхмууд бол байдаг. Гэхдээ яваанда дараагийн алхмууд юу вэ гэдгийг би хэлнэ. Илүү их хүсч байвал асуугаарай гэх юм бол илүү их дараагийн алхам гүнзгий алхмууд бас байдаг юм аа. Тэгэхээр энэ бол бидний хувьд эхний өдөр маш гайхалтай эхлэл байлаа. Тэгэхээр YouTube бичлэгийг ашиглаад өглөө 6:30-д босонгуудаа YouTube бичлэгийг ашиглаад өглөөгөө эхлээрэй. За тэгээд ерөнхийдөө бол энэ хөтөлбөрт бид сая 2 саяас илүү олон хүмүүс орж ирэх болов уу гэж ер нь бол бодож байгаа.
Яагаад вэ гэхээр энд орж иж байгаа хүмүүс өөрчлөлт гаргахаас гадна та аль ч улс оронд байна, тэр улс орныг тань хувьсган өөрчлөх болно. Тэгээд цаашлаад ихтгийг тэр чигтэн хувьсан өөрчлөх юм аа. Тэгэхээр энэ өөрийгөө эдгэх процесс бол ганц танд гэлтгүй ихтгэж зориулагдж байгаа юм шүү. Тэгээд энэ таныг хүсэж байгаа зүйл бол зүгээр л яшаа ороорой. Ерөөсөө танаас нэг төлбөр мөлбөр нэг шаардахгүй. Зүгээр л танаас тууштай байдал шаардна. Тэгээд бид дасгалаа хамтдаа хийх бол илүү үр дүнтэй байна. Өөрт гарах өөрчлөлтөө мэдрээд яваарай. Энэ бүх хүмүүсийн зорилтууд бүгд хамтдаа нэгдээд тэр хүчийг бий болгож хамтдаа бид өөрсдийнхөө асуудлуудыг хамтдаа даван гэх юм. Тэгэхээр аль болох олон хүмүүсийг ураад аль болох орон хүмүүс туслаарай. Маш их баярлалаа. Өнөөдөртөө ингэ боллоо да. За YouTube суваг дээр subscribe хийхээ мартаа. Тэр notification button буюу тэр хонхны зураг дээр дараарай. Бичлэг дээр бас like дараарай. Хэрвээ лайктэй таалагдчихвэл бас бичлэг дээр like дараарай. Хэрвээ бичих comment сэтгэл байвал коммент дээр бичээрэй. Тэр комментэн дээр дан ганц та энэ хөтөлбөрийн талаар мэдрэмжийн талаас гадна та яг өөрөө юу хүсэж байна хүслээ бас бичиж болно. Тэгээ форум дээр бичснээсээ гадна нэмэлтээр хүсэж байгаа хүсэл байх юм бол та өөртөө зорж байгаа зорилт тэгээд хуваглаж бий болгох зүйл байвал түүнийгээ бас YouTube коммент дээр бичээд яваарай. За бүгдээрэнд нь маш их баярлалаа. Бүгдээрээ маргааш уулзцгаая. YouTube дээр ч Zoom дээр ч бай, аль ч улс орноос ч бай та YouTube-ээр ороод тэ өглөө 6:30-д тасгалаа хийж байгаарай. Бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдээрээ баярлалаа.